байна уу? 8TV Солонгосоос мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ юуны сэдвээр ярих гэж байна гэхээр Солонгост байр одоо хэрхэн хайх вэ? За Солонгост байрны үн юу хэд байдаг вэ те? Тийм үний тухайд ярилцъя гэж бодлоо. Хамгийн нэгдүгээрт нь одоо түрээсийн хэлбэр одоо ямар хэлбэр байдаг вэ? Тэгээд талаар одоо тайлбарлаж өгье. За тэгэхээр түрээс болохоор хоёр янзаар ер нь түрээсэлж болдог. Тэр нь болохоор эхнийх нь вольсе, дараагийнх нь чонсе. Тэ? Вольсе гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр сарын түрээс. Сар бүр одоо түрээсийн төлбөрөөр төлөөд явна гэсэн үг. Чонсе гэдэг нь болохоор сар бүр төлбөр төлөхгүй зүгээр нэг мөсөн их мөнгө төлөөд тэгээд 12 сарын одоо тий хугацаанд ямар ч төлбөр төлөхгүй. Гэхдээ мэдээж байрны төлбөр дээр явал төлнө л дөө. За зөвхөн түрээсийн одоо ямар ч түрээс төлөхгүйгээр шууд нэг мөсөн их мөнгө төлдөг. Тэрийг болохоор чонсе гэж нэрлэдэг байна. Юуны манай одоо монголчууд ч гэдэг юм уу те солонгосчууд өөрсдөө ч гэсэн ерөнхийдөө энд солонгос байр маш хүндэдэг. Тийм учраас ерөнхийдөө дандаа вольсегаар буюу чонсегаар хамгийн их амьдардаг байгаа. Солонгос гэлтгүй гадаад хүн гэлтгүй солонгос хүмүүс өөрсдөө ч гэсэн вольсе юм уу чонсегаар амьдардаг байгаа. За вольсе нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо сарын төлбөр нь сарын түрээсийн байр гэдэг нь болохоор тодорхой хэмжээний барьцаа төлнө. За доотлол нь 1 сая воны барьцаатай байдаг. За тэгээд ихэвчлэн ер нь зөөлөн үед бол 3 сая воны барьцаа авдаг. 3 саяас 5 сая. За тэгээд арай жоохон том байр марч гэдэг юм уу гэх юм бол 10 саяас 30 сая воны бас барьцаа төлөөд вольсе буюу сарын түрээсэнд орж болдог. За жишээн дээр ярил л да. За би жишээ нь одоо солонгост анх ирчээд юуны сая воны барьцаатай 270 мянган воны байранд орж исэн. За тухайн үед чинь бол чинь нэлээд дээр үе ч гэдэг. За тэгээд оюутнууд бол хөвчлэн тийм байранд амьдардаг. Тэгэхээр тэр байр нь ямар юм гэхээр жижигхэн унрам гэж ярьдаг. Жижигхэн ганцхан өөрөө галтгоотойгоо ингээд маш жижигхэн нэг л хүн амьдрах юм боломжтой. Нэг л хүн амьдрах тийм зорилттой нэг хүний өрөө байдаг. За тэр гэхэд л ерөнхийдөө 270-280 мянга тэгээд 300-320 мянган вон, 330 мянган вон ч юм уу тэр хавцаа байдаг. За тэгээд заавалчгүй барьцаа өгөх нэ. За тэгээд барьцаагаа байршуулад хамгийн эхний сарын төлбөрөөр төлөөд ингээд байранд орж болдог. Гэрээг болохоор 1 жилээр хийдэг. За тэгээд гэрээ нь одоо жишээлбэл өнөөдөр одоо 5 сарын 28-нд та гэрээ хийсэн бол дараа жилийн одоо 21 оны 5 сарын 28-нд гарах ёстой. Эсвэл үргэлжлүүлээд амьдрна гэх юм бол заавалчгүй очиод гэрээ сонгох гунгаар автоматар сонгогдчихдаг. За тэгэхээр ер нь дахиад 2022 оны 5 сарын 28 хүртэл сонгогдчих жишээний юм байдаг байна. За юуны чонсе буюу одоо нийтэд нь төлбөрөө төлчөөд суудаг бол бас надад бол маш мөнгөтэй хүн бол тэр нь илүү ашигтай. Яа тэгэхээр чонсе бол ихэвчлэн 60 сая вон те доотлол нь л ер нь 60 сая вон. За тэгээд дэшигээ 70 сая, 80 сая, 90 сая. За ингээд 1 тэрбум, 2 тэрбум. 1 тэрбум биш 100 сая вон, 120 сая вон гэх мэтлэн вон штэ. Ингээд нэг бүрчлэн төлөөд 2 жилийн гэрээ хийгээд амьдардаг. За тэгэхээр сар бүнтэй сайн тал, давуу тал нь гэхээр сар бүр одоо төлбөр төлөх шаардлагагүй, байрны төлбөр төлөх, түрээсийн төлбөр төлөх шаардлагагүй. Яагаад тэгэхээр тухайн байрныхаа эзэнд 60-70 сая воныг шууд өгчөж байгаа шүү дээ. За тэгэхээр тэр байрны эзэн нь тэр 60-70 сая воныг банкнд хийгээд өөрөө одоо байрны түрээс авч байгаа юм шиг ашиг аваад явдаг гэсэн. За тэгээ 2 жилийн гэрээ дуусаад би одоо тэр 60-70 сая воноо эргүүлээд авч болно. Тэгээ гэрээ ер нь 2 жилээр сонгогдож явдаг. За тэгээд 2 жилийн дараа тухайн байрныхаа мөнгийг бол бүтэн эргүүлээд авнаа гэсэн 60-70 сая воноо. Тэгээд би ахаад дээр нь мөнгө нэмэх нүү те ахаад эсвэл тэр 70 сая воноор ахаад чонсед ороод амьдарч болох нэ. За тэгээд чонсед ороод амьдрахтаа мэдээж зүгээр нөгөө байрны мөнгө, тогны мөнгө, гэрэл газ те тэр мөнгнүүд бол өөрөө төлөөд явна. Одоо интернет ч гэдэг юм уу тиймэрхүү жижиг одоо зардлуудаа бол мэдээж төлөөд явна гэсэн. За тэгээд солонгос хүмүүс бол ихэвчлэн нэг 60-70 сая, 80-80 сая вонтой болчих юм бол иймэрхүү чонсе аргаар маш их амьдардаг байгаа. За тэгээд мэдээж гадаадууд буюу монголчууд маань те солонгосд ирэхээр сарын түрээсийн вольсе гэдгээр маш их амьдарч явдаг байгаа. Үнийн тал дээр ер нь нэмж хэлэхэд бол вольсе бол ихэвчлэн доотлол нь 300 мянган вон, тэгээд тэрнээс дээшээгээ 500 мянган воны хооронд гэдэг. За тэгээд барьцааны төлбөрөө ерөнхийдөө их байршуулах тусам түрээсийн төлбөрөө жоохон богируулж болдог. За тэгээд дээрээ бас нөхөр өтөөр 5 сая воны барьцаатай 450 мянган воны байрандаас амьдарч үзчихсэн. За мөн 3 сая воны барьцаатай 450 мянган воны байранд ч бас амьдарч үзчихсэн. За тэгээд юуны
Сөүл гэх мэтчлээ одоо тий нийслэл хот руу явах тусам арай одоо вольсны барьцаа ч гэсэн өндөр байдаг 10 сая воны барьцаатай 15 сая воны барьцаатай 20 сая воны барьцаатай гэх мэтчлээ. Манай одоо нөхрийн нэг найз нь ямар ч байсан зүгээр л нэг 2 өрөө галтгоотойгоо 2 өрөө байр штэ. Тийм байранд амьдрахад л 20 сая воны барьцаатай. Тэгээд сарын түрээс нь одоо 350 мөн 450 мянган вон хавцаатай 500 мянган вон ч юм гэж төлж амьдардаг. За бас нэг найз нь болохоор 10 саяын барьцаатай сарын 650 мянган воны байранд амьдардаг ч гэдэг юм. Ер нь бол маш үнэтэй байдаг. За тэгээд монголчууд болохоор яаж ижаад бас зар дээр маш сайн харах хэрэгтэй. Тэгээд хямд байр олох боломжтой. За тэгээд түүний дараагаар та бүхэндээ байр хайх аргын талаар ярьж өгье. За байр хайх арга болохоор 4 аргаар та байр хайж болно. Тэгээд эхнийх нь одоо юу юм бэ гэхээр application. За хоёрдугаар болохоор Naver, гуравдугаар болохоор юугаар бүдүүн сан одоо үйл хөдлөх хөрөнгө зуршлах төв. За дөрөвдүгээрт нь болохоор зүгээр ан царам ан шинж юм уу таньдаг хүнээрээ. За эсвэл тухайн одоо байрныхаа гадаа очиж шууд эзнийх нь утас руу нөгөөд ярих таалагдсан байр ч хэрэг байх юм бол орж үзмээр байгаа. За мөн одоо өрөө байгаа гэсэн гаднаа бичгтэй ингээд утастай байдаг. Тэрхүү утсаар нь бас яриад асууж болдог байгаа. За тэгээд юуны application ямар application гэдэг хэрэг би ингээд доор бичээд өгье. Та нараа өөрсдөө ингээд гар утсандаа татаж аваад тэгээд хэрэглээд үзээрэй. Чипбан ихнийх нь за хоёрдугаарт нь таван гэж хоёр application байгаа. За application-ы давуу тал болохоор яг бүх ингээд амар мэдээллүүд зураг гэдэр бүх юмтайгаа ингээд үүний нэртэйгээ бичсэн байдаг. Тэгэхээр харьцуулт хийгээд явхад амар гэсэн. За одоо тэгээд application-а татлаа та одоо өөрийнхөө хаана амьдрахыг хүсэж байгаа тэрхүү байршлаа бичнэ гэсэн. Жишээлбэл одоо Тэжон Сого Тамбан дуунч гэдэг юм уу те. За тэгээд бичингүүд тухайн байршил байгаа ингээд байрнууд гараад ирнэ. Тэгээд Вольсегаар юм уу? Эсвэл одоо Вонрумд амьдрах юм уу? Төрөмд амьдрах юм уу? 1 өрөө, 2 өрөө, 3 өрөө гэдгээ өөртөө ингээд сонгоод тэгээд тэгэхээр байрнууд ингээд байрны жагсаалтууд ингээд гарч ирнэ гэсэн. Тэгээд тухайн байрлууд руу ороод зурагтай, үнэн бүх юмтай ингээд үзээд таалагдсан байр авах юм бол мэдээж утасны дугаар агаад тэгээд таалагдсан байр авах юм бол утсаар асуугаад энэ байр чинь байгаа юу гэдэг юм уу те. Очиж үзэх гэсэн юм аа гэдэг ингээд холбоо бариад очиж болно гэсэн үг. За application болохоор надад үүний дээр харьцуулах те том жижиг эдрийг харахад бол одоо заавалчгүй өөрөө очиад шаардлагагүй шууд зургаар ингээд хараад бас үзэхэд боломжтой санагддаг байгаа. За хоёр дахь арга нь юу гэхээр заавал application татахгүйгээр зүгээр Naver дээр бас хайхаар маш олон хайлтууд гарч ирдэг. Тэгээ жишээлбэл та Naver ч одоо солонгосын Google гэсэн үг шүү дээ. За тэгээд Naver дээр та бүхэн амьдрахыг хүсэж байгаа одоо байршлаа бичнэ. Жишээлбэл одоо Seoul Daewoo гэдэг ч юм уу те. Эсвэл одоо Yonsei Daewoo за сургуулийн аваар хавьчих байж болж байна. За тэгэх юм бол Naver дээр тэрийг ингээд солонгосоор бичээл хайна гэсэн. Жишээлбэл би одоо Тэжон болохоор Тэжон Пежэдаокю 근처 원룸 гэж хайчна. За Пежэдаокю 근처 төрөм гэж хайж болж байна. За эсвэл Тэжон Тумадон Пежэдаокю 원룸 төрөм гэх мэтлэн ингээд хайхаа хайлтууд ингээд доошоо шууд ингээд гараад ирдэг. Бас маш амар санагддаг. За тэгээд хайж байгаа таалагдах юм бол мэдээж бүх зураг гэдэртэй байгаа. За тэгээд зураг гэдрээ үзээд таалагдвал уцаар ярина. За тэгээд уцаар ярихаар хөвчлэн бүдүүн саны хүмүүс бас авдаг байгаа. За ер нь л ингээд бүдүүн цаанаар ер нь дамжина л гэсэн. Бүдүүн цаанд дамжиж тэр байртайгаа ер нь бол холбоо барьдаг байгаа их тохиолдол. За ингээд гурав дахь арга нь болохоор бүдүүн цаан буюу үйл хөдлөх хөрөнгө зуршлах төв гэсэн шүү дээ. За солонгос хамгийн их байдаг ер нь үйлчлэг болохоор бүдүүн цаан гэдэг. Ерөнхийдөө та бараг 10 алхаад нэг байдаг гэхэд бараг хэлцдэхгүй маш их байдаг. За тэгээд тухайн аль дүүрэг рүү нүүхийг хүсэж байгаа, хаана амьдрахыг хүсэж байгаа нэ сургууль чинь хаана аль дүүрэгтэй. За тухайн тэр дүүрэг одоо юу гэдгийг хороо тэнцээ бол маш олон юм үйл хөдлөх хөрөнгө зуршлын төвүүд байдаг. Бүдүүн цаан гэдэг гадаана бүдүүн цаан гэж бичгтэй. Тийшээ орж юу нөөцлөх нь бас нэг бодлын амар санагддаг. Заавал ингээд өөрөө суугаад мэдгүй ингээд application үзээд ингээд сууж ахаар зүгээр нэг мөсөн тийшээ очоод хамгийн гол нь та солонгос хэлтэй байх хэрэгтэй. Эсвэл солонгос найзтайгаа солонгос хэлтэй хүнтэй очих хэрэгтэй. Тэгжиж одоо тухайн хүнтэй бас үг нэвтрэлцэж одоо хүссэн байраа илүү хордон болох боломжтой шүү дээ. За тэгэл очиад ер нь байршил одоо бүх шаардлагуудаа өөрсдөө хэлээд өгөхөөр тэд нар олоод өгнө гэсэн. Жишээ надад одоо юу гэдгийг би ингээд 3 сая вонтой тий 3 саяын барьцаатай ингээд сарын түрээсийн Вольсен чиг дормоор байна. За тэгээд Вонрум хэрнээсээ арай жоохон том сарвалхан Вонрум дормоор байна ч гэдэг юм тий. За эсвэл интернетийн цаанаасаа тийм байр байгаа юу ч гэдэг юм.
За эсвэл метроны буудалтай ойрхон ийм метро бүний буудалтай пионишисар буюу ингээд ойр хавьтнаад ингээд ганц те дэлгүүр идэртэй ойрхон тийм байранд ормоор байна ч гэдэг юм. За эсвэл хоёр өрөө жижигхэн хоёр өрөөнд ормоор байна. Галтгон жоохон ингээд пүнийн буюу галтгон жоохон тустай тийм өнрөөмд ормоор байна ч гэдэг юм. Төрөл бүрийн шаардлага та өөрөө тавиал. За тэгээд төрөөсийн төлбөр бол би нэг 350-450 орчим байвал зүгээр гэж бодож байна гэх юм бол тэр бүдүүн санд чинь маш олон төрлийн байр ингээ мэдээлэл байгаа учраас өөрөөсөө компьютер дээр ингээл хайгаад олоод өгнө. За тэгээд хайгаад хамгийн чухал нь очиж үзэх боломжтой байгаа. Саний хүн өөрөө машинаараа ерөнхийдөө 2-3 байр үзүүлдэг. Нэг өдөрт маш олон байр үзэх боломжгүй шүү дээ. За тэгээд дээдлэл нэг 3 байр үзүүлнэ. За тэгээд ерөнхийдөө бүдүүн цааны хүмүүсийн хэрэгэлдэг арга нь хамгийн эхлээд арай жоохон мяа байраа үзүүлдэг. Хямдхан ирнээсээ ингээд одоо юу гэх юм айгүй тийм доторхон заван аим шиг нэ эсвэл нэг хуучин эвдэрсэн ч юм уу эсвэл маш яг замын хажууд шуугантай ч юм уу жоохон мяаг байрнаас эхэлж үзүүлдэг шүү. За тийм болохоор дургуугаа шууд хийх хэрэгтэй. За би ийм муухай байранд ормооргүй байна. Шинжүүх буюу шинээр баригдсан байрыг шинжүүх гэж хэлдэг. Шинжүүхт ормоор байна ч гэдэг үү те. Вонроо мөрнөөсөө тийм цэвэрхэн байранд ормоор байна. Гэкэтан бан хөөжсэё гэж асуулна. За тэгээд хэлээд яхаар явах тусам нь ер нь сайжирдаг. За тэгээ хоёрт нь болохоор арай жоохон гайгүй, ерөнхийдөө үнэнч гайгүй, өөрөө чи шаардлага нийцэн ч тийм гайгүй тийм байр үзүүлээд гуравт нь болохоор бүр гой байрнаас арай жоохон илүү үнэтэй тийм байр одоо үзүүлдэг ч гэдэг юм уу те. За тэгээд тухайн одоо өөртөө таарсан шаардлагын дагуу нийцсэн тэрхүү байраа сонгох боломжтой байдаг. За би бол ерөнхийдөө олон ер нь өөрийн туршлага дээр харж байгаа 2-3 байр үзчихэж л дундаас нь ер нь сонгосон дээр байдаг. За тэгээд бүр таалагдахгүй юм бол бүр ахаад өөр бүдүүн цаан дээр очисон ч болно. Тийм. Хэрэг тэр тухайн бүдүүн цаанд таалагдахгүй юм бол. За тэгээд энэ зуучлах одоо үл хөдлөх хөрөнгө зуучлах газраар одоо юу яхаар түрээст орохоор тухайн одоо байр чинь таалагдаад гэрээгээ хийлээ шүү дээ. За тэгээ гэрээ хийгээд тэгэхээр бүдүүн цаан бол байрны эзэн болон чамайг ингээд хоорондоо зааж уулзаад ахаалахгүй шууд ингээд гэрээ хийчих болно. Яа тэгэхээр бүдүүн цаан дээр бүх мэдээлэл бүтээл байдаг учраас ингээд шууд гэрээ хийж гин гэсэн. За тэгээд бүдүүн цаанд одоо үйлчлэгээ үзүүлсэн гээд 100,000 воноос 200,000 воны хооронд ерөнхийдөө төлбөр төлдөг. За байр ерөнхийдөө нэг 100,000 вон дотор болдог. Самуушил буюу офис дээр олж өгөх ч юм уу те. Тэгээ арай жоохон том одоо офис дээр олж өгөхөд бол юуны тэрхүү бүдүүн цааны зуучлалын хөлс гэдэг 200,000 төгрөг вон бас төлдөг. Ийм ер нь зардал гардаг гэсэн үг. Гэхдээ бүдүүн цаанаар ер нь зуучлаад явахад л найдвартай. За тэгээ заавалчгүй солонгос хэлтэй хүнтэй бас яваарэ гэж хэлмээр байна. Би өөрөө ч гэсэн анх ирээд бас яг тэгжсэн солонгос хэл муутай. Тэгээд сургуулийнхаа одоо солонгос хэл сайн тийм хүүхдээр туслуулаад за мөн сүмийн бас нэг их хичээлэрээ туслуулаад байрандаас ингээд хайгаад ингээд явж исэн байгаа. 2-3 өдөр чайна. Хэрэг одоо сэтгэлж хөрөхгүй таалагдахгүй юм бол 2-3 өдөр чайна. Монгол ч гэсэн тэгдэг шүү дээ. Тэгэхээр ер нь тэрнтэй л адилхан гэсэн үг. За тэгээд байранд орохдоо мэдээж нэг байрны эзний данс руу барьцаагаа шилжүүлээд хамгийн эхний сарын түрээсний төлбөрөө төлөөд за тэгээд түрээсээ болохоор дараагийн сарын 20-доор төлөх байвал 20-доор гэдэг юм уу гэдгээ тогтоогоод за тэгээд сар болгон төлөө авчина. Дансаар төлөө авчина гэсэн. За тэгээд байрны түрээсэн дээр мэдээж нэмэлт зарчуудаа чи бас өөрөө төлнө. Тэр нь болохоор байрны мөнгө quality гэж гардаг. За тэгээд интернет цаана интернеттэй бол сайн л дээ. Интернетгүй байх юм бол өөрөө бас интернет тавиулдаг. Интернет. За тэгээд газ, тог мөнгө гарнаа. За өвөл ал газны мөнгө нэлээд бас их гардаг. Яг тэгэхээр шалаа одоо доороос нь халаад учраас за 100 бол aircon буюу air condition хэрэглэх халуун. Тэгэхээр бас тогны мөнгө арай жоохон нэмэгддэг гэдэг ч юм уу. Ерөнхийдөө иймэрхүү байдаг. За солонгос хүмүүстэй тэгээд монголчууд гадаад хүмүүс гэдэг ерөнхийдөө амьдардаг байрны хэлбэрүүд байдаг. Тэр нь болохоор вилла буюу one room two room гэдэг амьдардаг газрыг вилла гэж нэрлэдэг байгаа. За тэгээд дараа нь болохоор жүтээг гэж байдаг. Тэр нь одоо тандуг жүтээг буюу ингээд зүгээр юм байр гэсэн үг. Одоо солонгос параметр дээр гараад байдаг тэр жүтээг тэрхүү байрыг жүтээг гэж нэрлэдэг байгаа. Тийм жүтээгч ч гэсэн бас түрээсэлдэг. Одоо доотлын давхраа түрээслээ, доотлын 1 өрөө, доотлын 2 өрөө гэж түрээсэлдэг тийм айлууд зөнд байдаг. За тэгээ гуравт нь болохоор апартмент.
англиар бол apartment, тэгээд солонгосоор бол апати гэж хэлдэг. Апати нь бол мэдээж орон сууц юм аа. За тэгээд орон сууцнууд болохоор амьдрахад хамгийн одоо юу тохиромжтой, хамгийн тухтай, хамгийн тавтай одоо Монгол ч гэсэн тэгдэг шүү дээ. За тэгээд солонгосын орон сууцнууд ч гэсэн маш гоё байдаг. За би ингээд доор бас хэдэн зураг эдрийг бас үзлээ. Гой апартмент байдаг. За тэгээд өвөн нь л амар үнэтэй тавдаггүй. За Тэжан хотод бол апарт нэг гайгүй апарт авъя гэдэг юм бол нэг ер нь 400 сая вон 500 сая вон болдог. Нэлээд өндөр ханцтай. За тэгээд Opistel гэж бас байдаг. Opistel бас амьдардаг. Opistel гэдэг нь болохоор би зургаар ингэж үзүүлчих. Юу гэсэн үг гэхээр арай өндөр. Тэгсэн апарт биш. Тэгсэрнээсээ вилла биш. Вилланууд болохоор ерөнхийдөө дандаа дээшлэн 4 давхар байдаг. Opistel болохоор 4 давхараас дээш 8 давхар ч гэдэг юм уу те. 10 давхар ч гэдэг юм уу 12 давхар ч гэдэг юм уу тийм Opistelүүд байдаг. За Дунхойдор ч гэсэн тийм Opistel бас амьдарч ирсэн. Юуны 5 саяын барьцаатай сарын 400 мянган вонны тийм Opistel бас амьдарч ирсэн. За тэгэхээр ийм төрлийн байранд бол амьдардаг байх нэ. Солонгос хүмүүс өөрсдөө ч гэсэн за солонгост болохоор юуны ерөнхийдөө орон сууц авна гэдэг бол үнэхээр үнэтэй байдаг. 300 сая воныг хүн хин ингээ бэлэн барай байж байгаа тий. За тэгэхээр апарт авахын тулд ерөнхийдөө солонгос хүмүүс бүгдээрээ бас зээл тамбарагдана. Банкны зээл. За банкны зээл нь болохоор ерөнхийдөө нэг 50 сая вон ч гэдэг юм те 50 сая воны урьдчилгаа хийгээд сар бүр ингээд сая эдэн зуун мянган вон төлөөд явдаг тийм нөхцөлтэй байдаг. За тэгээд юуны банкны одоо зээлийн хүн болохоор дунджаар 2.8% байдаг. За тэгээд 10 жилээр төлөх өөрч гэдэг юм уу ер нь тиймэрхүү байдаг. Гэх мэтчлийн ийм үнэтэй байдаг байна. Тийм болохоор эдгээр өөртөө ч гэсэн насаараа одоо байргүй зүгээр чонцайгаар амьдраад яваад байдаг хүмүүс маш их байдаг байна. Зүгээр нэг 100 сая 120 сая дээр байхад хүний байранд одоо ингээд 2 жилээр гэрээ хийгээд түрээс төлөхгүй юм яваад амьдраад байдаг гэсэн үг шүү дээ. За ингээд ойлгомжтой байсан байх гэж бодож байна. За тэгээд манай монголчууд бол ирэхээр ерөнхийдөө тийм аппликейшнүүдээр та бүхэн ойр хавьд байгаа байрныхаа үн эдрийг судлаад тэгснийхаа дараа бүдүүн занаар ороод яг тэр таалагчсан байраа олоод ингээд явж болох нэ. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ нэмээд зэний солонгос улсаас хамт байлаа. За тэгээд subscribe хийгээд өшөө олон хэрэгтэй мэдээлэл оруулж авах учраас лайк, share эдрээ харамгүй өгөөрэй. Надад маш их тустай. За тэгээд мөн асуух зүйл дараа чи видеонд ямар одоо мэдээлэл амар байна ингээд доороо бас бичээрэй. За би бас дараагийн одоо видеогоор ажил хайх харгын талаараас оруулъя гэж бодлоо. За ингээд баяртай манай хаан. Үргэлж өдрөг байцгаа юу байгаа түүгээрээ би битэйгээ хуваалцгаая. Баяртай.